Монгол улсын засгийн газрын удирдлагын ажлын байгууллага байдаг. Энэ одоо гадаадын нийслэлээс урьсан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлж байдаг. За энэ зөвлөлийг бол Монгол улсын шатлсаа бас хариулж ахаж явдаг. Тийм учраас Монгол улсын шатлал сайд хөрөлсөхийн ивэл доор бид газрын хөдөлгөөний гамшиг даван туулах үндэсний чадлыг сайжруулах нь Монгол улс ба Япон улсын туршлага гэсэн сэдвээр энэхүү өнөөдрийн лекц бас зохион байгуулж байна. Ямар учиртай заавал өнөөдөр зохион байгуулж байгааг би бас таахан тайлбарлан зөвлөдөг болов уу гэж байна. Саяхан Монгол улсын засгийн газраас Монгол улсын шатлал сайдын санаачлагаар жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн 7 хоногийн 3 өдрийг газрын хөдөлгөөний гамшигээс өрсөн сэргийлэх таниулах өдөр болон засгийн газар тогтоол гаргасан. Өөрөөр хэлбэл дараагийн 7 хоногийн 3 өдөр буюу 22 өдөр. Ингээд 4 өдөр буюу 23-ны өдөр энэ таниулах өдрөө эзэмшсэн мэдлэгээ одоо практик мэдлэг дадлаг болох үүднээс энэ дасал сургууль хийнэ. Энэ дасал сургуулийг бол энэ онцгой ерөнхий газар зохион байгуулаад 4-5 жилдээ орж энэ жил 6 удаагаар ирж байна. Ийм үйл ажиллагаатай холбогдож өнөөдрийн энэ лекц бол Монгол Улсын шатлал сайд санаач хийж байгааг би таагүй. Эдгээр Бэлмүндэд оюутан багш эрдэмтэн судлаачид зочид таавал энэ үеийн амар амгалан айлтган нэмжиж байна. Дэлхийд дахин тохиолдож буй байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалan үүсч буй хүчтэй төрлийн гамшигаас газар хөдлөлт хамгийн богино хугацаанд өрнөж хүний амьнаас эрүүл мэнд нийгмийн эдийн засаг хүрээлэн буй орчинд хамгийн их хэмжээний хохирол учруулж өө олон сөрөг өвд дагаврыг авчирдаг ийм гамшиг юм а. Тухайлбал 2008 онд Хятадын Сычуаны газар хөдлөлтөд 87 мянган хүн, 2010 оны Гайтийн газар хөдлөлтөд 200 мянган хүн, 2011 оны Японы Сендай газар хөдлөлтөд 16 мянган хүн, 2015 оны Балбын газар хөдлөлтөд 9 мянган хүн тос өртөж амьнасаа алдсан ийм гашуун хүн төлөвлөлтний өмнө байдаг. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаанаас харахад манай улсын нийт хот суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш 12 сум суурин газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш багын эрсдэлтэй бүсд оршиж байна гэсэн судалгааны дүн гарсан. Эдгээр хот суурин газарт нийт хүн амын маань 85% нь аж төрийн амьдарч байгаамаа. 2016 онд улсын хэмжээнд нийтдээ 28 мянган удаа газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд Баян үлгий, Баян хонгор, Булган, Говьалтай, Сэлэнг, Төв, Төвсгөл, Дундгов, Өмнө Говь болон Улаанбаатар хот орчим газар хөдлөлтийн жижигэлийн идэвхжилт буурахгүй улам нэмэгдсээр байгааг бас энэ зориуд тэмдэглэж байна. Тухайлбал Улаанбаатар хот орчим 2000 онд 200 удаа газар хөдлөж байсан бол 2005 онд 400, 2010 онд 800, 2016 онд 1800 орчим удаа тус газар хөдлөлт жижигхийлэл бүртгэгдэж ийм тохиолдол жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгааг судлаач тогтоожээ. Эдгээр нөхцөл байдал тооцоо судалгаанд бид бүхэнд маш том дохио санамж өгч байгаа юм. Газар хөдлөлтийн гамшигаас урьсан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдлийг бууруулах талаар иргэдийн мэдлэг, боловсрол, ойлголтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах, ажиллах зайлшгүй шаардлагатай байна гэдэг нь миний саяны дурдсан тоо баримтаас та бүхэнд маань тодорхой харагдаж байгаа хаа. Иймд газар хөдлөлтийн гамшигаас урьсан сэргийлэх үндэсний чадхыг бэхжүүлэх нь засгийн газар онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд нэн тэргүүний ач холбогдолтой асуудал гэдгийг та бүхэн маань ойлгож байгаа. Засгийн газрын газар хөдлөлтийн гамшигын аюулаас урьсан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс 2016 оны 12 сараас эхлэн газар хөдлөлтийн гамшигт төсвөртэй аюулгүй байдгийг бий болох үндэсний хөдөлгөөнийг бид нар хэрэгжүүлж эхэлсэн. Бас бид нар ихтэй сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн одоо багш удирдах ажилтнуудын оролцсон үндэсний хэмжээний семинарыг одоо Улаанбаатар хотод бас бид нар зохион байгуулж явуулсан. Хэрвээ газар хөдлөл сургууль, цэцэрлэг, эмнэлэг сургууль, олон нийтийн газрын одоо ямар менежмент хийх ёстой, яаж одоо аврам хамгаалах ёстой, урьдчилан сэргийлэх ажлыг яаж зохион байгуулах ёстой вэ гэдэг талаар бид нар энэ үндэсний семинарын үеэр ярилцсан. Монгол улсын хэмжээнд байгаа бүх сургууль, цэцэрлэг болон олон нийтийн газар бусад барилга байгууламж бид нар одоо үнэлгээ хийж байгаа.
Хичнээн барилга одоо газар хөдлөлтийг төсвөрлөж чадах нь хэдэн баадын газар хөдлөлтийг төсвөрлөж чадах нь хэдэн төсвөрлөж чадахгүй юм байна. Хичнээн барилга байгууламжийг бид нар хүчтэйх ёстой юм. Хичнээн барилга байгууламж сургууль цэцэрлэгийг бид нар нураад шинээр барих ёстой юм. Энэ бүх судалгаануудыг бид нар одоо шинжилгээ ухааны үндэслэлтэй мэргэжлийн хүмүүсээр одоо хийлгэж байгаа. Энэ ажил бол нийтдээ 70 орчим хувьтай явж байгаа. 10 хоногийн өмнө Монгол Улсын засгийн газрын 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дахь 7 хоногийн 5 гарыг газар хөдлөлтийн аюулаас улсын сэргийлэх таниулах өдөр болгож сая баталлаа. За энэ бол Монгол Улсын төр засгаас одоо ихэнх ач холбогдол өгч энэ газар хөдлөлтийн гай зовлон гамшиг осол хичнээн олон хохирол үр дагуулдгүй хичнээн олон хүний амь насанд аюул занал учруулах бай гэдгийг одоо энэ өдрүүдэд таниулж олон түмэндээ хэлж ярьж сургалтууд зохион байгуулж энэ гамшигын боловсролыг эзэмшүүлэхэд одоо их анхаарч ажиллах ийм одоо өдөртэй болсон нь одоо их чухал болж байна гэж бас бодож байгаа. Тийм учраас Монгол Улсын шадар сайдын ажлын албанаас Монгол Улсын их сургуулийн харьяа олон улсын харилцааны дээд сургууль, Япон улсын Нагоя их сургуулийн удирдлагатай ярилцлагын үр дүнд өнөөдрийн лекцийг одоо зохион байгуулж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. Газар хөдлөлт, түүнээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлаа хангах талаар Япон улсын туршлагыг бид заавал судалж үзэх ёстой гэж одоо би боддог юм. Энэ улс бол энэ газар хөдлөлтийн чиглэлээр ихч зовлон үзсэн, ихч туршлага хоримтлуулсан, үүний эсрэг одоо дэлхийн улс төмнүүдийн хувьд тооцож үзвэл хамгийн одоо зохион байгуулалтаа сайн тэмцдэг, сайн хамгаалдаг, бас сэргээгдэг гай гамшигыг одоо урьдчилан сэргийлдэг авраа хамгаалах ажлыг сайн зохион байгуулдаг улсаа гэж боддог. Тийм учраас Японы туршлагаас одоо бид нар ихээхэн суралцах ёстой. Тийм учраас өнөөдөр энэ арга хэмжээг одоо Япон улсаас ирсэн эрдэмтэн судлаач нартай бид нар хамтдаа зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээнд хүрэлцэн ирж бидэнд үнэтэй сайхан зөвлөгөө өгөхөөр ирсэн одоо Японоос ирсэн эрхэм одоо нөхдөө та бүхэнд бас энэ ирсэн хамт олонныхоо өмнөөс баяр хүргье. Нагоягийн их сургуулийн ерөнхийлөгчийн зөвлөх Ясуширо Сузуки багшд одоо дахин танд талархал илэрхийлж байна. Монгол улсын төсөвт байдгийг бий болгох чиглэлээр олон жил судалгаа хийж байгаа Монгол улсын их сургуулийн харьяа олон улсын харилцаа нийтийн удирдлагын дээд сургуулийн захирал Эс Батулга доктор бидэнд судалгааныхаа үр дүнгээс танилцуулж байгаад бас бид өхөн баяртай байна. Танд бас удаа талархал илэрхийлье. Өнөөдрийн лекцийг хамтран зохион байгуулах миний саналыг хүлээн авч хамтран ажиллаж байгаа Монгол Улсын их сургууль, Нагоягийн их сургуулийн хамт олонд бас дахин талархал илэрхийлье. Бидний хамтын зорилго бол газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдлэг мэдээлэл олон нийтэд түргээхэд орчиж байгаа тул энэ лекцэд оролцож байгаа багш оюутан, эрдэмтэн судлаачид энэ албанд хүчин зүтгэж ажилладаг манай онцгой байдлын албан хаагч нар та бүхэн өнөөдрийн олж авсан мэдлэгээ цаашид улам түгээж олон түмэнд хүргээрэй гэдгийг одоо би та бүхэндээ одоо хүсэж байна. Тэгээд нэг үг байдаг шүү дээ. Газар хөдлөлт бол болдгороо л болдог гэж. Хизээч болж магадгүй. Хэн нэгэн хүнд хилж ирдэг зүйл биш. Бас сануулж ирдэг зүйл биш. Энэ бол одоо байгаль дэлхийн өөрөө одоо хизээ нэгэн цагт би хаан муудаад шилгээхээ хөрвөл одоо хизээч шилгээж аж магадгүй. Одоо шилгээж аж магадгүй. Ийм одоо гамшиг байгаа. Ийм осол. Тийм учраас бид өхөн байнга бэлэн байх хэрэгтэй. За бусад гамшиг зовлонгоос бас одоо их тийм онцлог гинт одоо болдог. Бид нар бол одоо ингээд зуд хурхан бол тийм үү цас бороо орохыг бас урьдчилан мэддэг. Цагуурын станц хилдэг тийм ээ. За маргааш бороотой нөгөөдөр бороотой эх саруудад одоо хурд тунд зэгсэн. За энэ жил мэчин жил өвөлжилт хүндэрн цас их орн зуд болно гэдээ бас бид нар төрүүлж энийг одоо мэдээллийг авч чаддаг. Үүнээс бас бид нар урьдчилан сэргийлж чаддаг. Энэ газар хөдлөлт гэдэг зүйл бол ингэж бидэнд олон хоногийн өмнө одоо хэлж ярьж дохио санамж өгж ингэж ирдгүү гинт болдог. Үүгээр одоо хамгийн одоо аюултай бас дээр нь олон хүний амнаас одоо эрсддэг ийм одоо аюултай маа. 1995 онд Кобегийн газар хөдлөлт, 2011 онд зүүн Японы иргэн газар хөдлөлт
болон 2016 онд гэхэд Kyushu арлын Kumamoto гэдэг газарт томоохон хэмжээний газар хөдлөлтүүд болж олон тооны иргэдийн амнаас сүйдсэн байгаа. Хэдийгээр энэ гамшигыг бид нар бий болгохгүй, үүсгэхгүй байх гэдэг бол зүйлийг бол мэдээж чадахгүй. Харин гамшиг болсны дараах тэр хохирлыг ямар хэмжээнд баг байдалд аваачих вэ гэдэг тал дээр бид нар хүчин зүтгэл гаргах хэрэгтэй байна гэдгийг ойлгох. 4 сард Японы Кумамотод болсон газар хөдлөлт. За энэ хот суурин газруудад болохоор ихээхэн одоо чичиргээ үүсэж олон тооны байшин барилга норд сүйдсэн. За газар хөдлөлт юунаас үүдэж бий болд юм бэ? За түүний өвчтөг шалтгаан болохоор газар доорх томоохон тектоник хавтангуудын одоо хөдөлгөөн тэдний одоо гусах чилжтээс үүдэлтэй бий болдог. За энэ хөдөлж байгаа тэр ан цав гарсан зүйлийг болохоор бид нар газрын хагарал гэж нэрлэж байна. Тэгэхээр газрын доорхын хавтангуудын хөдөлгөөн бусад хөдөлгөөнөөс үүдэж томоохон чичиргээ үүсдэг. За энэ хүү чичиргээний үүднээс газрын хөрсөн дээр тэр нь болохоор газар хөдлөлт болж идэрдэг. За үүний үр дагавар нь болж олон тооны байшин барилга сүйддэг. За одоо та бүхэнд харуулж байгаа зураг болохоор газрын хагарал талаас үүдсэн ан цав айлын одоо блокоор барьсан хашааг ингээд сүйдгсэн байгааг харуулж байна. За Кобе хотын төв хэсгээр болохоор өндөр хурдны зам байна. Энэ болохоор бүгдээр ингээд нурж унтсан байгаа байдлыг та бүхэнд харуулж байна. За энэ байшин барилгууд гэсэн олон тоогоор нурсан. За тэр нурж унсан барилгуудын дээгүүр болохоор цэнхэр өнгийн гялгар удаан бүрсэн байгаа учраас та бүхэн хэр олон байшин одоо сүйдсэн юм бэ гэдгийг болохоор харахад ихтэй байна. За мэдээж энэ барилга байсан нуртай холбогдоод гал гарсан байгаа. За энэ галын түүмэр болохоор хэдэн хоног үргэлж ирсэн. За 2011 онд болсон зүүн Японы их газар хөдлөлтийн гамшигаар за газар хөдлөлт болсны дараагаар томоохон хэмжээний цунами одоо далайн иргэд агуулах газар руу түргэн орж ирсэн байдаг. За 2016 онд Японы Kyushu арлын Kumamoto гэдэг газарт их хэмжээний томоохон газар хөдлөлт болсон байгаа. Улаанаар тэмдэглэснүүд нь бүгдээрээ газрын хагарал юм байгаа. Одоогор идэвхтэй байгаа газрын хагаралыг тэмдэглэсэн маш олон тооны ийм хагарал байдаг. За нэг гайхсан зүйл болохоор тухайн газар чичиргээ болсон газарт автомашинууд яг нэг чигт ингээд хараад очижсэн байсан. За ингээд 20 жилийн өмнө би Монголд анх ирэх үедээ аяж жуулчлалын зориулалтын газрын зургийг үзээд ихт гайхсан. Тэр газрын зураг дээр болохоор дэлхийн хамгийн урт идэвхтэй газрын хагарал гэсэн бичигдсэн байсан. Үсэг байсан. Ус аймгаас завхан хөвсгөл аймгуудыг дамнсан нийт 300 км-ийн урттай юм газрын хагарал. За одоо ч гэсэн тэр газрын хагаралын уул мөр тод үлдсэн байна. Газар хөдлөлтийн үеэр дээдлэл нь 14 км газар хоорондоо ингэж гулгалт үүссэн гэдэг. За тэгэхээр бид бүхний судалгаагаар бол 2000 жилд нэг удаа иймэрхүү газрын гулгалт үүсдэг болов гэсэн хамгаал байгаа. За тэгэхээр энэ 300 км урт гэдэг энэ хэмжээ бол дэлхийн хэмжээнд ч гэсэн томоохон орох томоохон ангилал багтан булнан газар хөдлөлт бол дэлхийд хамгийн томоохон орох хэмжээний газар хөдлөлт юм аа. За энэ та бүхэнд үзүүлж байгаа газрын зураг бол Монголын Шийдвэрлэх ухааны академиас гаргасан газрын зураг байгаа. За энэ дотор жишсэн одоо 1905 оны булнан газар хөдлөлтөөс үүдтэй энэ газрын хагаралыг хүртэл тэмдэглэсэн байна. За ийм идэвхтэй газрын хагарал Монгол улсад өчнөө олон тоогоор байгаа. За хамгийн төлөөлөх зүйл гэх юм бол 1957 онд болсон Говь алтан газар хөдлөлтөөс үүдэлтэй газар хөдлөлтийг бий болгосон тэр газрын хагарал. За энэ Говь алтан газар хөдлөлт нь болохоор 1957 онд газар хөдлөлтийн голомт нь Баян хонгор аймаг байсан. Энэ газар хөдлөлтийн үндэс болсон тэр газрын хагаралын урт нь 200 км-ээс давж байсан. Тэгээ өнөөдөр ч гэсэн энэхүү одоо хөрсөн дээр томоохон уул бүрээ үлдээсэн байна. Настан бордууд өнөөдөр ч гэсэн тухайн газар хөдлөлтийн одоо шинэ талаар одоо сэргийг байгаа. За 1967 онд Булган аймгийн Могдод газар хөдлөлт болсон байгаа. За Могд нь болохоор Улаанбаатараас 300 км гаруй зайд орших боловч түүний чичиргээ нь Улаанбаатар хүртэл мэдрэгдсэн байдаг. За энэ газрын хагаралын уул мөр ингээд тодорхон үлдсэн байна. За тэгэхээр энэ бүс нутгийн иргэд хүчтэй энэ газар хөдлөлтийн талаар маш сайн тодорхой санаж байсан. Газар хөдлөлтийн аюулын талаар ч гэсэн бид нар мэдж байсан. Хэрэв газар хөдлөлт болох юм бол шууд газар одоо хэвтэх хэрэгтэй гэж ярилцж байсан.
За бетонын барилгууд хүртэл цуурч эвдэрснийг бол тэд нар ярьж байсан. За бүгд одоо ам дуу нэгтэй хийж байсан зүйл гэх юм бол яг энэ шиг дахиад ийм газар хөдлөл болох юм бол одоо маш хэцүү юм болно доо гэж бүгд амдаа хэлж байсан. За Улаанбаатар хотын ойр орчинд ч гэсэн за хустайн газрын хагалтлаас ихцүүлээд нийт 6 газрын хагарал байгаа гэдгийг шинжлэх ухааны академийн судалгаагаар тодорхойлсон байгаа. Жижиг газар хөдлөлийн жижигнээс болж нурахгүй байдалд бэлтгэх. Мөн газар хөдлөлийн ямар нэгэн гамшиг болоход шууд дөрвөслийн газарт одоо дөрвөж очих бэлтгэлүүдийг өнөөдөрсөн бид нар хийх боломжтой. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Улаанбаатар хотод ч гэсэн байшин барилгуудад гамшиг учруулах хэмжээний газар хөдлөл болох магадлал байна гэсэн үг юм. Харин тэр газар хөдлөлт нь хизээ болох вэ гэдгийг мэдэх арга харамсалтайгаар өнөөдөр алга. За Японд ч гэсэн мөн адилхан орчин үеижсэн хот суурин газар гэдэг бол газар хөдлөлтөд хуучнаасаа илүү улам одоо тэсвэргүй болж байдаг. За энэ жил Монголын газар хөдлөлтөөс яг 50 дахь жилийн энэ тохиолж байгаа. Тийм учраас Монголын газар хөдлөлтийг бид нар иргэн санаж тухайн хэрв хот суурин газар ойролцоо ийм газар хөдлөлт бий болох юм бол хэрхэх вэ гэдэг талаар бид нар эргцүүлэн бодох шаардлагатай. Хүн миний зүгээс хэлхийг хүсэж байгаа зүйл бол газар хөдлөлт за болохгүй байлгүй дээ гэж алгуурлалгүйгээр өөрчлөлтөн өөрийн чадах хэрээнийхээ зүйлийг хийх ёстой юм а гэдэг нь хамгийн чухал гэж хэлмээр. За байшин барилгуудыг хүчтэн бэхжүүлэх зүйл бол хамгийн сайн арга мөн боловч үүнд маш их цаг хугацаа мөнгө хөрөнгө шаардлагатай. Тэгэхдээ хохирлыг ямар хэмжээнд багасгах вэ гэдэг тал дээр юуг бид нар хийж чадах вэ гэдгээ нарийн бодож боловсруулах шаардлагатай. За Монгол орн, Япон орн хамтдаа гамшиг тэсвэртэй улс гүрэн болж хөгжихийг сэтгэл зүрхний үгээс хүсэж байна. За хамтдаа хичээн ажиллагаая гэх. Тэгэхээр энэ дээр угтаж хар тусаж бэлд тэсэж дав гэж. Энэ үгийг би өнөөдрийн сэдв болгож авсан юм. За энэ жил ягаад энэ газар хөдлөлтийн юмыг ингэж онгоцгоо анхаарах болов гэж. За миний бодлоор энэ жил сая ярианд гарсан Монголын газар хөдлөлт болоо 50 жил болж байгаа. Альва том газар хөдлөлтийг бид мэдээгүй ч гэсэн энэ үеийг тохиолдуулж эргэж сэргээж санаж юу болсон гэдэг түүхээ харж явах нь их чухал юм. Тэм учраас энэ их чухал жилээ. Түүнээс гадна энэ 17 онд газар хөдлөлтөнд төсвөртэй аюулгүй орчныг бий болгох ийм одоо санаачлаг гаргаж за хөдөлгөөн өрнөж байгаа. За ийм жилтэй холбогдож байгаагаар их чухал юм. За Кумамотогийн сая Кюшуд байсан газар хөдлөлтийг би газар дээр нь очиж үзсэн. За энэ бол тэр доор одоо газар ингээд доошоо унчихсан. За тэнд одоо ойртох юм бол толгой эргээд доошоо нисчмээр тийм огцом игц тийм ногтолтой байж байгаа. За тэр дээдлийн одоо хөх юм гэлгаруу татцын юм бол энэ их сургууль л да. Кумамотогийн их сургуулийн хөдөө аж ахуйн салбар их мундаг алдартай том салбар нь байшин дундуур нь энэ хагалбар гараад ерөөс орхон аргагүй болоод энийг хаацсан байж байгаа. За ийм одоо зүйл болж исэн. За мөн Кобе гэж гарлаа. Кобе 1995 онд газар хөдлөсөн. Тэр үед нь бас ирж харж исэн. Үнэхээр аимшигтай. Дараа нь би одоо сэргээн босгосны дараа ингэж очлоо. Үнэхээр тэр гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг хүндэтгэх, тэднийг мартахгүй гэдэг ийм ойлголтыг улс орондоо байлгаж байх. Дээрээс нь тэр гамшигын одоо яг тэр нурсан хэсгийг хадгалж үлдээж одоо аялал жуулчлалын энэ тэндээс ирсэн японочдод харуулж явах ийм одоо зүйлийг төсвөрлөөд гарсан ус шүү гэдэг энийг үлдээсэн ийм газар байсан. Ингээд энэ сургалтын бас боловсролын чиглэлээр ийм том төв байгуулад энэ дээр одоо бас оюутнуудад энгийн хүмүүст бас боловсрол маш сайхан одоо ойлгомжтойгоор өгдөг ийм одоо зүйлийг байгуулсан байсан. Кёто хотод байдаг за энэ олон газар кампустай л да. Рисмейкан гэдэг их том сургууль байдаг. За олон улсын харилцаагаараа Японд бас нэртэй. За энэ нэг сая 2 жилийн өмнө шинэ кампус байгуулад энэ кампусынхаа мөнгийг тухайн мужтайгаа хамтаж босгосон байна. Яаж тэр мөнгийг тал мөнгийг нь мужаасаа гаргасан бэ гэхээр ямар нэгэн одоо эрсдэл энэ Кётод бий болох юм бол энэ эрсдлийг одоо эрсдлийн хорогдох байр гэдэг юм уу тэрийг зохион байгуулахад энэ Рисмейкан кампус ерөөсө тэр чигээрээ зориулагдана гэдэг концепцийг багш нар нь оюутнууд нь санаачилж гаргаад тэрийг мужин дэмжиж ингээд тал мөнгийг гаргацсан. Сургууль барьсан. За дээд цааталт нэг юм том дэлгүүр байж байгаа супермаркет. Тэр супермаркет бол ямар нэгэн асуудал болоход
энэ сургууль хорогдох байр боллоо гэхэд эренлүү шууд хүнсний одоо усны хангамжийг нийлүүлэхээр ингээд бүр ингээд зохион байгуулалтанд орцсон тийм одоо байдалтай байж байгаа. За энэ цааталт бол сая Сузуки багшийн байдаг Нагоягийн их сургууль. За энэ Нагоягийн их сургууль Японы төвд байдаг. Өнөөдөр 100 жил тохиолддог хамгийн өндөр эрсдэлтэй газар хөдлөлт энд болох гээд одоо ингээд 10-20 жилийн өмнөөс бэлдээд хүлээгээд байгаа. Энэ Нагоягийн их сургуулийн одоо хамгаалтын бэхлэгээ ийм байдалтай байж байгаа. За 2015 онд Улаанбаатар хотод 20 км-ийн цаана хүчтэй газар хөдлөлт боллоо гэж маш их одоо гинт тийм сүртэй мэдэгдэл зурагтаар гарч ерөнхийлөгч бас мэдэгдэл хийж юм авсан. За энэ ерөнхийдөө бол 20 км-ийн цаана 4.4 магнитудын газар хөдлөлсөн юм байна лээ. Өнөөдөр Улаанбаатарт маш их чичирхийлт бол мэдрэгддэг юм байна. 2016 оны зөвхөн 2016 онд тооцоологдсон чичирхийлт гэхэд л одоо 1000 гараад явцсан байна. За мөн сая одоо Улаанбаатарт ойрхон их урт хагалбарууд байдаг гэж ингэсэн. Энэ урт хагалбарууд байдаг гэдэг маань ерөөсөө ойрхон хүчтэй газар хөдлөл болох бэлэн гэсэн л ийм үг юм байна. За Монголын нийт нутгийн 55.4% нь 7-8 балын ийм газар нутаг дээр өөрөөсөө байж идэг юм байна гэж. Тэгэхээр бид үнэхээр том эрсдэл донд бас амьдарч идэг юм байна. Эндээс нэг сонирхолтой юм бол энэ газар хөдлөлтийн хагалбаруудын урт нь байгаа юм. Дандаа 100, 200, 300 км-ийн ийм хагалбарууд байж байгаа. Явж Монгол амьдрал гэдэг маань ерөөсөө резилиент юм. Бэлэн байх чадвартай, аливаа эрсдлийг даван туулах чадвартай, дорн зохион байгуулад гараад явах чадвартай, 2-3 хот айлын хүмүүс нийлээд тэрийг даваад ингээд л амьд сууж явах ийм л чадвартай усуд юм байна гэж. Энэ асуудлуудыг бид нэр бас сонирхолтой байдлаар, орчин үеийн байдлаар судлах зорилгоор энэ резилиенс гэдэг төвийг байгуулсан. Ингээд угтаж харцгаая, тосож бэлдэцгээе, тэсэж даван гарцгаа ямар нэг юм болов шүү дээ. Болохгүй байх гэж найдаж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Иргэний хамгаалтын хичээл гэж явдаг байсан. Хിവэрэ байгаа юу байхгүй болвол сэргээж болохгүй энэ эрчимжүүлсэн байдлаар хоёрдугаарт Японд иймэрхүү хөтөлбөрүүд одоо ганц ер нь бүр нийгмийн бүх түвшинд иймэрхүү хөтөлбөрүүд бол хэр зэрэг хөгжсөн байдаг вэ гэсэн хоёр асуудал. Хуучин бол иргэний хамгаалтын хичээлгүй сэргэжилтийн хичээл гэж ордог байсан юм а. Ерөнхий боловсролын сургуульд. Тэслэг золтой багштай байсан шүү дээ 10 жилийн сургууль тийм ээ. Юуны багш вэ гэхээр иргэний хамгаалтын бөгөөд тэслэгч сэргэжилтийн багш. Тэр бол одоо тэгээд гай зовлон гамшиг осолтой эрхий яаж тэмцэхүү одоо хорт утаа болоод одоо газыг яаж өмсөх үү, газар хөдлөл яаж бие хамгаалах уу гэж янз янзын хичээл ном заадаг ус. Харамсалтай нь одоо энэ зүйл одоо Монголд одоогоор байхгүй болсон. Тэгээд саяхан дээр нөгөө газар хөдлөлтийн одоо зөвлөлийн хурал дээр энэ асуудлыг манайхан бас хөндөж ярьж ирсэн. Ерөөсөө энэ 10 жилийн сургууль ихтэй сургуульд энэ иргэний хамгаалтын хичээлийг шинээр нэмж оруулвал яасан юм бэ? Энэ чинь одоо бас хүн аюулгүй орчинд амьдрах энэ өөрийнхөө амь настыг болон бусдын амь насыг одоо хамгаалахад энэ програм чи одоо маш чухал юм биш үү? Гэдэг энэ асуудлыг хөндөж бид нар энэ асуудлыг судалж үзье гэж боловсрол соёлын шинжилгээ ухааны дэд сайд Отхон баярт бас хэлж байгаа. 7 хоног болгон 14 хоног болгон ороод байдаг юм ахэд ямар ч байсан энэ чиглэлийн программыг бас одоо тодорхой төвшөнд цагтаа одоо сургалт зохион байгуулж оруулах нь бол зүйтэй байх гэж бодож байгаа. Тийм чиглэлээр бид нар цаашаа анхаарч ажилланаа гэдгийг одоо хэлье. Их зөв асуулт тавилаа багшаа. Баярлалаа. 日本では災害は忘れた頃 За Японд болохоор гамшиг гэдэг бол мартагнаад ирэх үед л ирдэг юм шүү дээ гэдэг үг байдаг. Тэмцээс энэ гамшигыг бол мартах ёсгүй юм байгаа. За Нагоягийн их сургуулийн хувьд болохоор 10 жилийн өмнөөс энэ гамшигаас сэргийлэх сургалтыг жилд 2 удаа зохион явуулах болсон. За энэ зохион явуулах үедээ болохоор бүх сургуулийн хичээлийг завсарлуулж агаад зохион байгуулдаг байсан. Тэгээд тухайн үед болохоор хүмүүс ийм хичээлийг зогсоон барин байж ингэж сургалт явуулахаар одоо зөв юм уу үгүй юм уу гэдэг шүүмжлийн дуу хоолой байдаг байсан боловч өнөө цагт бол нэг ч хүн тэгж одоо шүүмжлэхээ болсон. Өнөөдрийн одоо иргэний хамгаалтын явуулны гамшигын хамгаалах гэдэг юу нэртэй хичээл байгаа. Энэ бол үнэндээ бол орон нэр төдий. За ихтэй сургуулиудын хувьд бол энэ бол үнэхээр улс орнд тулгарсан хичээл юм а гэхээсээ урдууд одоо энэ их гамшигын хичээл нэг төвхтэй юм одоо ийм гэдэг ийм хajсан ийм хум ийм эмзэглүүд их гардаг. Яагаад гэвэл тэр салбар тэр тэнхимд бол удаан ажиллаж байсан хувьд бол миний хувьд бол маш их эмзэглэлтэй ханддаг. Оюутан цэрэг гэдэг хөтөлбөр гэдэг ингэж яриад байгаа. Тэр энэ оюутан цэрэг гэж хөтөлбөр нэг талаасаа сайн боловч нөгөө талаасаа энэ юуны цэргийн юу тэнхим гэж байхад бол бүтэн жил тэр оюутныг бол цэргийнч бэлддэг байсан, иргэний хамгаалтынч бэлддэг байсан, гамшигаас ч хамгаалдаг байсан бүх сургалтууд явж исэн. Тийм учраас бол энэ
сургалтыг бол бас ер нь сэргээхэн зүйтэй болов уу гэж л надад бодогдож идэг. Энэ иргэний хамгаалтын энэ сургалтын дээр маш сайн ингээд анхаарч өгөөр бидний одоо өр хүүхдүүд биднийг бол одоо гамшиг гэдэг ийм байдаг юм а гэдгийг бол улсын хэмжээнд ер нь системтэй сургалтуудыг ингэж явуулах нь зүйтэй болов. Энэ дээр та тууштай арга хэмжээ авч өгөөрэй гэж хүсэх байна. Таны хийж байгаа энэ саналын дагуу ялангуяа боловсрол шинжилгээний яамд бид бол ер нь 7 жил дараагийн нөхцөлтийг тавьсан. Өөрөөр одоо Монгол улс минь өөрөө иргэний хамгаалтын тогтолцооноос орчин цагийн гамшиг хөдөлгөөний тогтолцоороо шилжсэн байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг таны ярьж байгаа дээр цэргийн сургуулийн асуудал байж гэн гамшигаас хамгаалалт бэлэн байдлын асуудал маань бас чиг хандлагууд өөрчлөгдсөн. Ерөнхийдөө боловсрол шинжилгээний яамд бол ялангуяа гамшигаас хамгаалалт 5 английн сургалт гэж байдаг. Энэ гамшигаас хамгаалалт 5 английн сургалт дотор оюутан сурагчдын сургалт гэж тусдаа бүлэг сургалт байдаг. За та өдрөө хэллээ. Боловсрол шинжилгээний яамны харьяанд байдаг тэр сургалтын төв гэж байгаа. Өнөөдөр явж байгаа сургалтын хөтөлбөрөнд бол нэлээдгүй хуучирсан юм болж байгаа. Цоошин сургалтын хөтөлбөрүүд бэлэн болцсон. Боловсрол шинжилгээний яамд бид нар хүлээлж өгч байгаа. Өөрөөр хэлбэл 2017-оос 2018 оны хичээлийн жилд ихтэй сургуулиуд, дунд сургуулиуд цэцэрлэгийн насны хүүхдэд орох энэ сургалтын програмуудыг ерөнхийдөө онцгой байдлын асуудал гэсэн төрийн захиргааны байгууллага бол бэлэн болгоод ингээд хүлээлт өгсөн байгаа. Одоо нэг зарлан мэдээлэх тохио жил бүрийн 3 сарын 4-р 7 хоногийн 4-р өдөр 16 цагаас гээд бүх нийтэд зарлан мэдээлэх тохио гэж ажилладаг. Тэр зарлан мэдээлэх тохиод одоо сургууль цэцэрлэг одоо ажиллаж байгаа албан хаагч тий хагас сугас хамрагдаг гэж би боддог. Ягаад гэвэл одоо монголчууд маань ийм эрсдэлт гамшигт одоо тулгарч байгаагүй учраас тэрийг нэг одоо энэ өөр дээр ирнэ гэсэн байдлаар ч юм уу би нэг сураад авчиг гэсэн сэтгүүгээр ханддаггүй. Одоо гэрт сууж байгаа болон одоо тэр сургалт одоо судалгаанд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүст хэрхэн цаашдаа яаж хамрагдуулах талаар одоо засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлж байгаа гэж асуумаар байна. Одоо сон дүүргүүд цаашдаа бүр малцтай хэрхэн яаж яадаг вэ? Заахын дэвлэх тухай мэдээлэл өгдөг вэ? Одоо телевиз радиоос өөрчлөлт хэрхэн мэдээлэл өгдөг вэ? За бидний зарлан мэдээллийн тохиог Улаанбаатар хотод 60 цанхаар дамжуулж Улаанбаатар хүмүүст үргэлж байгаа. Гэтэ бас телевизийн зарлал өгөхгүй тохиолд гарч байгаа гэдэг үг эсэхгүй. За орнотын тухайд бид аймгийн төвүүд дээр сумын төвүүд дээр зарлан мэдээллийн тохиол дамжуулах нь дуу тохиол нэрстэй. Та нөхдүүд манай Фүрний багш хийж байгаа хэрэгний хамгаалтын дуу тохиол сэрэн тохиол дуулдаг байлаа шүү дээ. Бүгд янз шиг тийм сэрэн тохиол аймгийн төвдөр сумын төвдөр дуурч байгаа. Гэхдээ бас зарим газар нөө сүүлүүд бас алга болгочоо дахиад сэргээх гэдэг ингээд ажиллаж байгаа зүйл бий. За дээр нь бид нар бас энэ газар хөдлөлтийн мянган ажиллагаатай зөвлөлөөс Улаанбаатар хотын зарлан мэдээллийн тохиол дамжуулах тоо нэмэгдүүлэх. За ялангуяа одоо ингээд өсчихсэн байдлаа хойд бүсгүүдээс эхлээд энэ зарлан мэдээлэл цамхуудыг байршуулах энэ асуудал хангалтж байгаа. За дараагийн асуудал бид зарлан мэдээллийн тохиолны асуудлуудыг бол гар утсаар одоо мессеж хийгээр дамжуулж байгаа. Энэ багц мессеж гэдэг одоо өдөр нутгийн малчтууд бүх мессежүүдийг очиж байгаа. Аюулт үзэгдэлтэй холбоотой, гамшигтай холбоотой, энэ дадлаг сургуультай холбоотой, энэ 22 өдөртөө 23 өдөртөө холбоотой бүх зүйлүүдийг утсаар мессежээр ингээд багц байдлаар ингээд явуулчихж байгаа. Бүр уул яамдаа хотондоо малчин төрлийн мессеж очиж байгаа гэдгийг би хэлэх гэсэн юм аа. Баярлалаа. За юуны маань ямарсандаа Монгол Японд үгүй дэлхийн нийтэд тулгамжтай энэ том асуудлыг одоо анхаарч олон нийтэд танилцуулах чиглэлээр энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа нийт зохион байгуулалттай хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ Монгол Улсын шадарч сайдын ивэлд оруулж байгаа газар хөдлөлтийн гамшиг даван тулах үндэсний чадварыг сайжруулах энэ өнөөдрийн лекц бол өндөрлж байгаа. Энэ бол эхний удаагийнх биш, эцсийн удаагийнх бас биш. Олон чиглэлээр олон байгууллагатай ялангуяа Монголын бүх ард иргэдэд бид нар энэ чиглэлээр сургалтын зохион байгуулах. Энэ дараагийн 7 хоногт зохион байгуулах 3 дугаар сарын сүүлийн 7 хоногийн 3-4 өдөр хоёр бол Монгол Улсын засгийн газрын тогтоолоор газар хөдлөлтийн гамшигаас өрсөн сэргийлэх таниулах нэгдүгээр өдөр. Дараагийн үед пүрэв гарин маргааш нь саний яриад байгаа дууд зарлан тохиолдол ажиллахын өдөр байна. Монгол Улсын засгийн газраас Монгол Улсын их хурлаас гамшигаас хамгаалалт талаар төрөөс барилах бодлого гэж байдаг. Энэ бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа 2021 онд үргэлжлэнэ. Энэ дотор ялангуяа газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх монголчуудын өөрсдийнх нь мэдлэг боловсролыг дээшлүүлэх бэлэн байдлаар олон залтууд байж байгаа. Насан туршийн боловсрол, насан туршийн мэдлэг байх ёстой гэдгийг бас та бүхэнд хэлэх ёстой. Ингээд өнөөдрийн энэ үйл ажиллагаанд оролцсон та бүхэнд баярлалаа.